За энэ дээр нэг онцгой байдаас дээр өмнө бид нар ярьжсэн төсвийн ерөнхий хүрээний хүрээнд энэ онцгой байдлын албаагч нарын хүрэлцээ хэр байгаа юм. Тэгээ нөгөө төрийн албаагч нарыг 9% хэмнээ нэгээд байгаа. Тэр дотор нөгөө гал унтраадаг, хүн авардаг, гал устай нүр тулдаг, шөнө өдргөө явдаг, тангар өрсөн албаагчтай хэмжиж гэнэ үү яаж гэнэ. Энэ асуудлыг хаана явж эдийн засгийн яам, сангийн яамын өмнөх хуралдаанууд дээр тэнд оруулахгүй л гэж яриадсэн. Тэнд энд юу ямар байдалтай явж байгаа. Төсвийн тодтол дээр онцгой байдлын байгууллагын албаагчдын тоног хэрэгсэл, хангамж, техник тоног хөрөмжийн байдлыг яаж үзэж байгаа. Одоо эн чин их хэмжээний төмөр гараад байгаа ингээл бүгдэл шогшрол зарим гишүүн сайдар нь очиж селфи хийгээл яваад байгаа. Бод амьдрал дээр селфинээс илүүнд мөнгө төгрөгийг тавьж чадж гэнэ үү чадахгүй юу. Тэгээ нөгөө урдаас нь айгдах биш ядаж энэ төсвийн танахгүй хэрэгтэй шүү дээ. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа албаагчдынхаа. Энэ дээр онцгой байдлын ерөнхий газар, сангийн яам, эдийн засгийн яамныг хариулж өгөөч. Хоёрдугаард нь тэр гадаад харилцааны яамны дипломат албаагч нар, ялангуяа гадаад улсад ажилладаг албаагч нарын ханшийн зөрүүн дээр цалингийн маш хүнд байдалтай болдсон байна лээ. Монгол төгрөгөөр төсөв цалингийн бодцдог. Ханшийн зөрөөнд ороод тийч түрээсийн төлбөр нь хүндэрдэг, цалин мөнгө нь хүндэрдэг. Бодит байдлаар хүмүүс ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр энэ байдлыг юу яаж тооцож байгаа юм. Цаашдаа тэр энэ асуудлыг хэрхэн авч үзэх юм. Гадаад харилцааны албаагчдыг тусгай албаны субъектууд оруулж тооцох, цалингийн өөр байдлаар тооцох гэсэн асуудлууд яригдаадсэн. Энэ асуудлыг 25 оны төсөв дээр нь яаж тооцож үзэж байгаа вэ? Бидний газар нутгийн том хэрнээ хүн ам цөөтэй улс орны хувьд энэ дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа геополитикийн нөхцөлд олон тулгуур дипломат харилцааны бодлогоод тусгай тогтнолоо хамгаалнаа, эдийн засгаа хөгжүүлнэ гэж ярьдаг. Үүнийг бод амьдрал дээр хэрэгжүүлмээр байгаа юм. Энэ дээр гадаад харилцааны яам нь өөрөө хий санаачлаг гаргаж байна. Энэ дээр сангийн яам хэр мөнгө тавьж өгч байгаа юм. Өөрөөсөө гаднаас зочингийн аавна, гадаад улстай хамтын ажиллагаа өргөжүүлнэ, шинэ тутам хамтын ажиллагааг тэтгэн эдийн засгийн том супер харилцаа бий болгох хичээд энэ гадаад харилцаан дээр мөнгө татаад байгаа юм биш үсттэй. Энийг асууя. За, Батцамбар гишүүний асуултанд хариулъя. 5 номер онцгой байдлын ерөнхий газрын дарга, ариун буян дарга, дараа нь сангийн яам. За, онцгой байдлын ерөнхий газрын дарга хөшөөч генерал ариун буян Батцамбар гишүүний асуултанд хариулъя. За, улс орны одоо эдийн засагт нөлөөлж байгаа энэ улсын төсвийн орлогын бүрдүүлэлт буурж байгаатай холбоотой засгийн газраас барьж байгаа энэ 9% одоо цомтголын асуудлыг бол бид нар маш сайн ойлгож байгаа. Энэ тал дээр бид нар одоо сангийн яамтайгаа бас ярьсан. Тэгээд төсөв тооцоогоо бас нэгтэлсэн. Тэр нь 500 орчим албаагч энэ цомтголд өртгөөр байгаа. Тэгээд аль болохоор одоо захиргааны ажил хийдэг ийм төвшний тэгээд одоо зарим нэг ажлын байрны шинжилгээг дотооддоо хийж чиг үүргийн давхцал дээр бас хяналт тавих замаар одоо энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг ийм л одоо байр суурьтай. Тэгээд дээр нь бол энэ дээр бол тодорхой тооны одоо яг аль бүргээг үүсэж байгаа аврагч, галс өнөөгч гэдэг юм уу ийм баг тушаалын бас одоо хүмүүс бас энэ тоонд бас орж байгаа. Тодорхой хуваар одоо орхоос өөр аргагүй юм нөхцөл байдалтай байна. Хоёрдугаарт нь төсвийн тодтолтоор манай энэ жилийн одоо оруулж байгаа хөрөнгө оруулалтаар хасагдсан зүйл байхгүй. Харин ч одоо энэ нөхцөл байдалтай холбогдуулаад сангийн яамнаас бас засгийн газрын нөөц сангаас сая одоо өнгөрсөн 1 сарын хугацаанд бол 5 орчим тэрбум төгрөгийн асуудал шийдэгдсэн. Маргааш одоо бас засгийн газрын хуралдаанаар мөн одоо тодорхой одоо төсвийн асуудлыг одоо оруулж энэ гал унтраах техник тоног төхөөрөмж автомашины одоо асуудлыг шийдвэрлэхээр ингээд ажиллаж байна. За, сангийн яам хариулах уу? За, 6 номер сангийн яам. За, сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжаадорч. За, гишүүний асуултанд хариулъя. Тэгээ өмнө нь нөгөө улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө хилцэж явах үеэр бол Батцамбар гишүүн бол яг энэ онцгой байдлын албаагчдыг бол бууруулах бол боломжгүй. За, энэ хүмүүсийг бол энэ цомтголоос бол одоо тусад нь авч үзэх хэрэгтэй, ангид байх хэрэгтэй гэдэг байдлаар бол санал хэлж ирсэн. За, энэ санал дүгнэлт бол чуулганы уралдаанаар бол санал дүгнэлтэн дээр бол орсон байгаа.
Хэдийгээр тийм боловч яг одоо батлагдсан 26 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөгөр бол нийт төрийн албаагчдын оронтойг 9%-аар буюу 20.1 мянгаар ингээ бууруулахар заасан. Тэр дундаа бол төрийн засгийн албаагчдыг бол 4.1-ээр бууруулна буюу 25%-аар бууруулна гэсэн нэг ийм залт орчид юм. Энэ бол маш хүн тусчаа. За ялангуяа бол яг энэ аюулгүй байдлын байнгын орон дээр орж байгаа батлан хамгаалах болон онцгой байдлын салбарын хувьд бол оронтой нийт хэмжээгээр бол нууц байдаг. Тэгэхээр бол бид бол хянахтаа бол зөвхөн ажиллаж байгаа хүний тоогоор тоог нь хянчдаг учраас яхаарахгүй сул оронтой гэсэн ойлголт бол байхгүй. Шууд оронтой нь бол буурахаар бол эрсдэлтэй бол харагдж байгаа. Гэхдээ бол энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй бид нар нийцүүлээд бол орж ирсэн байгаа. Ер нь цаашдаа бол яах ёстой вэ гэдэг дээр бол гишүүнэлж байгаатай бол санал нэг байна. За онцгой байдлын байгууллагатай бол сангийн яамны хувьд бол хамтарч ажиллаад бид бол төсвийн одоо процессыг бол энэ жилийн цаглбараас бол хамаагүй эрт бол эхлүүлсэн байгаа. За сангийн сайдын болон за шадар сайдын бол хамтарсан одоо ийм ажлын хэсэг бол гараад одоо хэрэгцээ шаардлага дээр бол ажиллаж байна. Одоогийн байдлаар эхний санал өгөлтөөр бол нийцдээ бол одоо 830 бол оронтой яг одоо бодит стандартаар ажиллая гэх юм бол дутагдaltaй байна гэдэг ийм санал өгөлт гарч ийн. За мөн техник хэрэгсэл болон аврах одоо хувцас хэрэгслийн одоо хангамжийг бол сайжруулахад шаардлагатай өргөн оруулалтын хэмжээг бол гаргаж ирж байна. Гэхдээ бид нар энэ улс орныхон одоогийн нөхцөл байдалтай бол тохируулаад эхний ээлжинд бол гадаадын зээл тусламжаар бол энэ одоо томоохон хэмжээний одоо тоног төхөөрөмжийг ноу хау шингэсэн эдгээр одоо тоног төхөөрөмжийг бол өмнө нь одоо Монголд ашиглаж байгаа гэдэг агуулгаар нь бол хангах одоо ийм зорилт бол тавиад бол хамтарсан байдлаар бол ажиллаа явж байна. Баярлалаа. За Эрдэнэт гишүүн. Гадаад ямаас байгаа тий. За гадаад үлээж байгаа. За дөрөвчлэр. Эрдэнэт гишүүн. Батсөмбөрл гишүүний асуултанд Батсаг сайд сангийн яам хариулах. За гадаад ямтай холбоотой асуулт суусан 6 номер Санжаад орч. За гадаад ямны хувьд бол бас төсвийн тодглоор бол яг адилхан одоо зарчим бариад оронтой болон бусад зардлуудыг бол бид бол бас бууруулахаар бол орж ирсэн байгаа. За эх жилийн хувьд бол одоо энэ жилийн хувьд бол төсвийн тодглоор бол ингэж орж ирээд явахаас аргагүй болж байна. Нөгөө талдаа бол эх жилийн одоо төсвийн төсөл дээр бол бас бид одоо энэ үр төлбөр үүсэх одоо зарим салбарууд дээр үүсэж байгааг бол зөвхөн гадаад ям гэхгүй бусад бүх салбарууд дээр бас дүгнэлт гаргах. За мөн энэ буурж байгаа одоо энэ оронтойтой холбоотойгоор үүссэн одоо тэр нөхцөл байдал чигүүргийн сунталгааг бол одоо 9 сарын 1 гэхэд бол бид одоо эх жилийн төсвийг өргөн барихад бол одоо дүгнэлт бол гарчна гэж бол найдаж байгаа. За энэ судалгааг бол эдийн засгийн хөгжлийн яамнаас бол хийж оруулж ирнэ гэж бид тооцож байгаа. Хэрвээ орж ирсэн тохиолдолд мөн энэ судалгаан дээр тааруулаад за ер нь одоо төрийн албаагчдын хувьд болон байгууллагын хувьд бол онцлогтойгоор яг саяын аудитын байгууллагын хэлж байгаа тийм байдлаар бол бас санал өгөлт нь өөрөө төсвийн төсөл дээр бол тусаад орж ирнэ гэж тийм хүлээлттэй байж болно. Баярлалаа. За Батсөмбөрл гишүүн нэмж тодруулъя. Гэхдээ ер нь юу юм л та. Бид нар нэг хоёр зүйлийг нэг сайн ойлгомоор байгаа. Нэг талдаа ингээ хэмнэх асуудал яриад байдаг. Нөгөө талдаа нэг хэмнэж болохгүй бас нэг зарим нэг асуудлууд бий. Тэр гал төмөртэй улаан гараараа тэмцэж байгаа албаагч нар өвлөг үүдэн зас мөстэй ноцолж байгаа албаагч нарыг хэмнэж яах гэдэг. Тэдний амьдралд тэгтлээ тус нэмэр болж байгаа юм уу? Тэгээ цалингийн нэмэх гээд байдаг, өөрсдийг нэмэх гээд байдаг. Гадаад оронд улс орноо төлөөдөд ажиллаж байгаа тэр гадаад дипломат ажилтны албаагчдын цалин цавааг бусад орнуудтай харьцуулахад ядуу дороо харагдуулах ямар хэрэгтэй. Тэгээ энийг л анхаараач гэж сангийн яамны найзлаараа солонготод хэлээд байгаа шүү дээ. Тэр иргэдийг одоо дэмжих туслах сан гэж байна. Тэрийг хүртэл нэмээр л юм байлаа. Бод амьдрал дээр та бидний бол одоо ингээл арай өөр байдлаар хараад байдаг. Тэгээ ийм тулцсан асуудлуудад анхааруул яасан